Таны ямар мэндийг хүргэе. Наашаа суучихо. Одоо ярих гэж байгаа миний яриаг дугтсан сууж анхааралтай сонсоорой. Миний өвөө амбиржийн хатуу хөдөөг үтсэн ч ухаан нь цэлмэг хിവэр үлдсэн нэг нь сайхан буурай байлаа. Нэгэн удаа тэрээр ирээдүйдээ санаа зовж түгшүүрт автсан залуухан надад хандан. Хүү минь хэрв чи сүүдрээсээ салахыг хүсвэл гэрэл рүү харах хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд бодол дотор сонсогдох тэр чимээ бүрээс цочхоо зогсоо гэж хэлж билээ. Би олон жилийн турш нэг л дүр зургийг бусдаас ажиглаж байна. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс сөрөг бодтойгоо яг л гаднаас ирсэн дайсан мэд тэмцдгийг. Тэд тэрхүү түгшүүр, эргэлзээ, дотоод шүүмжлэгчийг нэг мөсөн арчиж хаях шившлэг, шидэд товчлуур хайж явдаг. Гэвч үнэн хэрэгтээ дайсан гадна биш, дотор ч нь бий. Тэр нь аимшигт мангас биш, харин чи чадахгүй. Чи хангалттай сайн биш гэж шивнэх намуухан дуу хоолой юм. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд ухаанд хүмүүсээс сонсож өөрийн биеэр туулж шалгасан тэрл зүйлийг хэлж өгье. Энэ нь гайхамшигын тухай биш, харин бодит байдал, дотогшоо өмгийх харц, өөрт байгаа нөөц боломжоо ашиглах тухай юм. Хамгийн түрүүнд нэгэн үннийг хэлье. Сөрөг бодол гэдэг чиний сэтгэгдэд гарсан алдаа биш, харин чамайг хамгаалах гэсэн тархины чинь оролдлого юм. Чи түүнийг дарах тусам тэр улам чангаар хашрах болно. Хэрв сөрөг бодлыг дарж болохгүй юм бол яах ёстой вэ? Жинхэнэ эрхчүүдээ бол сөрөг бодлоггүй болох биш, харин аль бодлыг авч үлдэж, алийг нь тэмцэлгүйгээр тавьж явуулахаа шийдэж сурахыг хэлнэ. Бид цаашид еврей үндэстний эртний зарчмуудыг судалж, сөрөг бодлоод яг хэрэгтэй үед яагаад саадуулдаг, ямар бодол нь хортой, аль нь сэрэмждүүлдэг болохыг ялгаж сурах болно. Гудамжаар ашхаж яваа хүмүүр дотор асар их эргэлзээ, түгшүүрийг тээж явдагч, цөөхөн хідэн л дотоод амар амгазанг хадруулж чаддаг. Энэ бол төрөлхийн авьяас биш, харин суралцж болдог чадвар юм. Чи хамгийн сүүлд хизээ нэг сөрөг бодлоо толгойдоо эргүүлэн бодсноо санаж байна уу? Үүнд үнэнчээр хариулснаар чиний өөрчлөлт ихрэх болно. Би залуу байхдаа сөрөг бодлыг цаг агаа шиг л өөрөө ирээд өөрөө явдаг. Би юу ч хийж чадахгүй зүйл гэж боддог байлаа. Гэвч өндөр настангууд болон ухаанд хүмүүстэй яригдсны эцэст сөрөг бодол бол бороо биш, харин салхи юм байна гэдгийг ойлгосон. Салхи хаашаа ч үдээж болно, харин чи далбаага хаашаа эргүүлэхээ өөрөө шийднэ. Еврейн судардах нэгэн гүн санааг би чамд хэлье. Хүн ертөнцийг байгаагаар нь биш, харин өөрийнхөө байгаагаар л хардаг. Сөрөг бодол бол ирээдүйн зөгнөл биш, ердөөл чиний тухай мүждэх дотоод төлөв байдлын тусгал юм. Ядарсан үед чинь түгшүүртэй, айсан үед чинь занал хийсэн бодлууд төрдөг юм. Та эргцүүлэн бодоод үзээрэй. Одоо би та нартай надад тохиолдсон нэгэн түүхийг хуваалцъя. Залуу байхад миний бизнес нурхын даваан дээр ирж би хэдэн шин нойргүй хонжуулээ. Толгой дотор чи бүхнээ алдна, гэр бүлээ шившиг болгоно гэсэн бодол эрбэлдээд. Тэгэд би нэгэн ухаанд багш дээр очиход тэрээр чи толгойдоо нам гүмийг хүсэж байгаач тэр чимээ чамд юу хэлэх гээд байгааг сонсож чадахгүй байна. Бодол бол манаач нохойтой адил. Тэр чамайг сандаргах гэж биш, харин хэн ирж байгааг анхааруулах гэж хоцдог шиг. Чи дохойг нь аюу ихтэй андуурч байна гэж билээ. Тэгэхээр сөрөг бодол бол дайсан биш, дохой юм. Гэвч бид тэр зочноос зуураад явуулахгүй байгаа учраас сэтгэл минь замбраагүй болдог. Хоёр дахь үнэн бол сөрөг бодол анхаарлаар хоололдог. Хаашаа анхаарлаа хандуурна, тэнд чиний хүч оршино. Одоо юричүүдийн ашигладаг практик аргуудыг хэлж өгье. Зогсоох техник. Сөрөг бодол эрбэлдэж эхлэхэд түүнд дүн шинжилгээ хийж маргах хэрэггүй. Зүгээр их дотроо зогс. Одоо цаг нь биш гэж хатуу хэл. Энэ нь богинохон загсарлаг боловч бодлыг хэлхийг тасалж чаддаг. Бодол чинь чамайг түгшүүрлүү хөтгөхөд өөрөөсөө яг одоо юу бодтой байна вэ гэж асуу. Бодит байдал чиний төсөөллөөс 90% илүү амар амгалан байдаг. Тэгэд амьд байгаадаа таларх. Энэ нь ердөө нэг зан үйл биш, харин сэтгэл зүйн тохиргоо юм. Талархал байгаа газар сөрөг бодоод хүчгүй болдог юм. Одоо тэгэхээр эдвэрийг амьдралын бодит нөхцөлд хэрхэн хэрэгжих вэ? Жишээ нь чухал ажлын өмнө түгшүүр төрвөл бодолтойгоо бүүмарга. Би чадна гэж өөрийгөө хуурах гэж оролдохоос илүүтэй зогс гэж хэлээд бодит байдалдаа эргэн ир. Хэрв хэн нэгний үгнээс болж гомдсон бол өөрөөсөө би яг юуг баттай мэдэж байгаа вэ? Би юуг нэмж төсөөлж байна вэ гэж асуу. Мөн бүтэлгүйтлийг өөрийнхөө шинж чанар биш, зөвхөн үйл явдал гэж харж сур. Би чадваргүй биш, одоохондоо надад туршлага дутаж байна гэж хэлэх нь чиний дотоод хүчийг авч үлдэнэ. Сэтгэл чинь хөөрөлтэй, ууртай байгаа үед хизээч шийдвэр буу гарга. Еврейчүүдэд сэтгэл хазуун байх үед бүх хөдөлгөсөн дүрэн бий. Эцэст нь ихэд сөрөг бодлыг устгах боломжгүйч түүний засаглалыг цуцалж болно. Чи өөрийнхөө толгойд орж ирсэн болгонд итгэх хазавгүй. Бодол автоматар төрдөгч сонголт үргэлж чинийх. Өдөр бүр 5-7 минутыг бодлоо ажиглахад зориулж, талархлын дасгал хийж, өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүж.
Тэгэхээр хүмүн чи төгс байхаас бүгүй. Гэвч өдөр бүр эдгээрээс нэг даргыг хэрэгжиж эхэлбэл сарын дараа чи өөрийгөө танихгүй болтлоо өөрчилсөн байх болно. Энэ бол эд шид биш. Энэ бол чиний сэтгэлийн сахилга бат юм. Чи өөрийн бодлыг сонгож чадна. Үүнээс л бүх өөрчлөлт эхэлдэг. Сөрөг бодлууд бол чиний хэн болохыг тодорхойлох хувь тайлан биш. Харин чиний хэрхэн жолоодохыг сурах ёстой амьдралын далайн давалгаа юм. Ингээд энэ үст үзсэн та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Манай YouTube сувгад subscribe дарж бидний хийж байгаа энэхүү өчүүхэн хөдөлмөрт урам хайрлаж үзэх болгондоо лайк дараарай. Мөн та сэтгэлдээ харамгүй бичиж байх. Та бүхний оролцоо манай сувгийн хөгжилд маш чухал шүү. Биднийг дэмждэг үзэгч та бүхэндээ үргэж баярлалаа. Эерэг бүхнээр дүүрэн байгаарай.